Өнөөдрийнхөө бичлэгээр та нартай Shazam аппликейшн талаар танилцуулах гэж байна. Хүн болгон Shazam аппликейшнийг бол ер нь мэдэх байх. За ингээд App Store болон Play Store-оос бол татчих боломжтой аппликейшн байгаа. Open хийж орцгоё. Нэг энэ аппликейшнийг дууны нэрийг олоход бол ерөнхийдөө ашиглана гэд хүмүүс баг ихэнх нь мэдж байгаа байх. Хэлэх юм бол одоо за Jennifer Lopez-ийн нэг дуунаас YouTube-ээс нэг ямар ч хамаагүй нэг дуу тавьж үзье. За энэ дуу байна. 준비됐어? 준비됐어. За тэгээ ингээд on the floor гэд ингээд бол гараад ирж байна. За энийг болохоор нөгөө автобусанд ч юм уу те кофе шоп энэ тэнд явж байгаад нэг энэ ямар дуу юм болоо гэж нэг дуу таалагддаг. Тэр үед бол ингээд Shazam-ыг ашиглаж чинь. Яг энийг бол мэдэх бах. Тэгээд за жишээлбэл одоо утсан дээр чинь дуу явж гин гэж бодъё л доо. Тэгэх юм бол яаж ажилуулах юм болоо гэд энийг бас хүмүүс төдийлөн мэдэхгүй гэж болох юм. Жишээлх юм бол за энд нэг юм хүн дуунууд оруулсан байна л та. Тэгээд бүгдээр ингээд тийш ороод за эхний дуу нь ингээ комментуудын уншаар штэ. Одоо жишээлх юм бол нэрийг нөгөөч те чатаар өгөөч нэр нь юу юм бэ гэл ингээд маш олон хүн асуусан байгаа юм л да. Одоо за ингээ чатаар өгөөч дуунуудын нэрийг өгөөч дууны нэр юу вэ нэрийг өгөөч дууны нэрийг өгөөч нэр нь байна уу нэр гэдэг маш олон хүн энэ дууны нэрүүдийг ингээ асуусан байсан. Үүний түрүүнд контрол центр руу ороод энэ байна уу гэдгийг та бүхэн үзэх хэрэгтэй. За байхгүй бол яаж гаргаж ирэх вэ гэдгийг би та нарт одоо үзүүлье. За утасныхаа settings руу ороод за энэ байна. Ийшээ ороод за энэ Shazam гэдэг энийг одоо байхгүй тохиолдлын доор байгаа энэ ногоон тэмдэг дээр тавиад гаргаад ирнэ. За одоо харуулъя. Ингээ устгах. За ингээ татахаар байхгүй байгааз. Ингээд татгаар байхгүй. За энийг ингээд нэмэх тэмдгийг ингээд зөвлөчхөөр одоо үзэхээр энэ доор ороод ирсэн байна. За тэгээ бүгдээрээ саяныхаа дуу руу оръё. Энэ дуу. За энэ дууны нэрийг одоо бүгдээрээ авах гээд байгаа шүү дээ. Энийг ингээд итгэжүүлчихнэ. За тэгээ дуугаа тавина. Мэдээлэл ирж байна. За тэгээ ийш хоронгот ингээд дууны нэр гараад ирж байна. Тэгэл та бүхэн YouTube-ээс энэ нэрээр нь хайгаал олоод авчих боломжтой. Дараачихын дуу бүгдээрээ үзье. Одоо энэ байна. Дууга тавиал ингээл. Мэдээлэл ирж байна. Гихмитчлэн ингээд ашиглаж байгаа. Shazam ажиллуулж чачээ гэж хажуудах хүнээ байн ингээд авахгүй таны утсан дээр явж байгаа тохиолдолд энэ тохиргоог хийснээрээ та бүхэн өөрт таалагдсан дууныхаа нэрийг олох боломжтой байх нэ. Тэгээд бичлэг маань дуустал үзсэн та бүхэнд баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай.